Өглөөний мэнд төргөө үзэгчтэй амралтын өдрөө та бүхэн ая тухтай сайхан өнгөрөөж байна уу? Өглөө болгон үзэгчтэй уулздаг кофе заяа ярилцлагын шоуд нэвтрүүлгийн маань ээлж шин дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Ингээд студид ирсэн зочтой танилцуулъя. Тэгэхээр Монокул Академийн ерөнхийлөгч Бат Утган, Монокул Академийн хаан ухаан техникийн гишүүн Эрдэнэ далавчлаараа мөн хаан ухаан техникийн гишүүн Батөмөр нар энэ өглөөний манай зочноор уригдаа оролцож байна. Та бүхэндээ өглөөний мэнд төргий. Баярлалаа. Та бүхэнд бас өглөөний мэнд төргийа. Сайхан урьдчиж байна уу? Сайхан. Та бүхэн сайхан урьдчиж байна уу? Сайхан урьдчиж байна. Ирсэн зочдтойгоо цайлангаа ярилцдаг уламжлалтай. Тэгэхээр уригдаа ирсэн зочд маань энэ өглөөний ярилцлагыг одоо юу ууж эхлүүлэх вэ? Цай байна, кофе байна. Кофе ууя та би л. Та юу? За. Би цай. Цай авах уу? Цай авах уу? За. За тэгэхээр хэдүүлээ бас цай кофе явуулж хооронд ярилцлага хийж байна. Тэгэхээр Монокул Академиас яг сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа бас ямар ажлууд байна? Талаар эхлээд мэдээлэл үзэгчтэй. Тэгээ бид нар сая эмэгтэйчүүдийн баяраар Мартин аймнаар гэргийн мэрэгэн ухаанд боловсруулах, хатан ухаанд боловсруулах, Монголын эмэгтэйчүүд одоо зөвхөн эмэгтэй хүн төдий биш, эм хүн болох. Тэр тусмаа гэргийн мэрэгэн ухаантай гэрээ гэгэрл эргийгүүлдэг эмэгтэй хүн болох. Энэ талаас нь бол нэлээд ярьсан л та. Одоо бол өчигдөр бид нар бас 3 сарын 22-нд манай хан танхим бол алаг сүлт амьлуулах хөх тэнгэрийн дахилгыг хийчихэд ингээд ирээд байж байна. Өнөөдөр бол бид нар одоо хаан ухаан танхимынхаа ажлаар энэ нэвтрүүлэгт ирээд сууж байна. Юу гэхээр одоо сая цэргийн баяр болоод өнгөрлөө. Тэгээ цэргийн баяр гэдэг чинь бол ер нь эр хүн болгон цэрэг шүү дээ. Амьдралын цэрэг те. Зөвхөн тэр төрийн цэрэг, айрмын цэрэг байхаас илүү эр Монгол эр хүн болгон амьдралын цэрэг байсан. Тэр тусмаа өрх гэрийнхээ амьдралын, үр хүүхд тань ижлийнхээ амьдралын цэрэг батлан хамгаалагч. Улс гэрийнхээ амьдралын цэрэг батлан хамгаалагч дайчид байлаа шүү дээ. Тийм тэр утгаар нь бид нар бас энэ цэргийн баярыг зөвхөн нэг төрийн айрмын цэргийн хүрээнээс гаргаад тийм ээ. Бас энэ Монгол улс үндэстний Монгол амьдралын дайчин баатар цэргүүд хэн байсан бэ гэдэг тухай тэгээд Монгол ирчүүдээ энэ амьдралд нь одоо чухам яг эр хүн хэн байх ёстой юм, эр хүний мөн чанар нь юу байх ёстой юм, яах ёстой юм гэдэг энэ тухай бол бас нэг ирчүүдтэй соёнгийн гэрүүлэх чиглэлээр нэлээд ажил хийлээ. Дээдлэх эр хүн гэдэг баримтат кино гаргаад тавилаа, телевизийн олон нэвтрүүлгүүд хийлээ, сонины ярилцлагууд хийлээ те. Одоо бол бид нар өнөөдөр сүүлчийнхэн ажиллагаа хийгдэх гэж байна. Өнөөдөр 14 цагаас соёлын төвөргөнд үн төлбөргүй хийгдэх дээдлэх эр хүн гэдэг лекц. Тэгээ монголчууд ямар эр хүнийг дээдэлдэг байсан. Тэр дээдэлдэг эр хүн ямар хүн байсан гэдэг ийм бас мэдүүл зохиог энэ өгч соёнгийн гэрүүлэх зорилгоор ингээд манай өнөөдөр энэ жилийн одоо 3 сар цэргийн баярыг тохиолдуулж хийж байгаа хаан ухаан танхимын маань хамгийн эцсийн ажил өнөөдөр хийгдэх гэдэг ингээд байж байгаа. Их сайхан тодорхойлт хэллээ шүү дээ та. Амьдралын цэрэг гэдэг Монгол эр хүн. Энэ өмнө сонсож байгаагүй тодорхойлтын. Тэгээд яг энэ одоо амьдралын цэрэг, амьдралын одоо энэ батлан хамгаалах энэ одоо манаа гэх юм уу та. Энийг Монгол ирчүүд маань өнөөдөр одоо энэ үүргээ хэр сайн биелүүлж, хэр нэр төртөө биелүүлж гин гэж үзэж байна. Таны хувьд? Зүгээр миний хувьд гэхээсээ илүү Монгол сууханд юу гэж хэлсэн сургасан байна. Эцэг дээдс гэдэг талаас нь яривал илүү бас бодтой болох байх л та. Тэгээд Монгол сууханд бол тэр эр хүн гэдэг бол амьдралыг төвштгэж авч явдаг ухаандаа байдаг юм байна. Тэр ухаан амьдралыг төвштгэн гэдэг бол амьдралыг зовлонгүй эрсдэл аюулгүй болохыг хэлдэг юм байна. Эсвэргээр бол амьдралыг аз жаргалтай, сайн сайхан, бие биендээ дэмтэй тустай тий ийм болохыг л хэлдэг юм. Тэгээ өнөөдөр бол Монголын төдийгүй хүн төрөлхтний амьдрал бол их тансаг сайхан амьдрал болчлоо. Тансаг сайхан амьдрал гэдэг маань эд материалын хувьд яригддаг юм байна. Одоо өнөөдөр бидний бууж идж байгаа, өмсөж зууж байгаа, эдэлж хэрглэж байгаа гэл тийм ээ. Машин сав гэл ингээл явахаар зэрэг амьдарч байгаа хаус гэл явахаар дэндүү тансаг сайхан. Гэвч тэр тансаг сайхан эд материалын дотор төвшин сайхан амьдрал алга. Улам л харин эсэргээр баг амьдрал тансаг сайхан эд материалын дунд амьдрал улам зовлонтой, улам гай төвөг ихтэй, бие биендээ те дэм тус багтаа ийм үргэлжилж штэ. Тэгэхээр эцэг дээдс бол амьдралыг төвштгэн гэж юу хэлжсэн гэхээр энэ амьдралыг зовлонгүй эрсдэл аюулгүй болох, эсэргээр төвшин амгалан тайван сайхан болохыг л бие биендээ хүмүүс төвөггүй амьдрахыг л хэлжсэн байна. Тэгэхээр яг энэ талаас аваад үзэх юм бол өнөөдөр Монгол өрх гэрүүдийн амьдрал, хувь хүний амьдрал тийм үү? Хамт олонны амьдрал, улс гэрийн амьдрал ямар байгаа вэ?
Тэгэхээр бид нар бол тансаг сайхан амьдрал. За хэрэгтэй мэдээж эд материал нь тансаг бол. Гэтэл одоо өнөөдөр бид нар эд материал нь эдийг эдээр л засгалт юм байна. Тэгтэл хүн төрлөختний түүхэнд эдийн засаг гэдэг ганцхан ухаан байдаг. Өөрөөр хэлбэл бол засаглах нь ганц л ухаан бай. Эдээр л засгалдаг. Ухаанаар засгалдаг, гэгээрлэр засгалдаг, хайр инэрлэр засгалдаг, эв иээр засгалдаг, гэгээрлэр засгалдаг. Одоо тэр гоё юмнууд нь алдагдчихад байгаа учраас энэ амьдрал чинь нэг л тийм хэцүү, заримдаа ч бүр төвөгтөө амьдрахад залхуу хөрмөрч юм шиг те. Яана энэ гэдэг ингээл одоо бодогдох үе зөндөл байх юм биш үү. Тэгэхээр бид нар бол энэ амьдралын цэргүүд одоо энэ амьдралыг төвшгөж сайн сайхан болгож исэн Монгол ирчүүд гэж хэн байваа. Тэгэхээр зэрэг тэр ерөөсөө ухаантай байсан. Ухаантай. Ухаан гэдэг чинь хүний одоо мэдлэг чадвар, арга туршлага энэ хоёр чинь нийлжээж ухаан болж байгаа. Аль аль нь нийлжээж. Тэгэхээр ухаантай хүн гэдэг бол аль аль нь байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг амьдралыг ингэж гоё авч явдаг тэр мэдлэг чадвар нь ч байж Монгол ирчүүдэд туршлага чадвар нь ч байж. Ингээл Монгол ирчүүд чи эр хүн шиг эр хүн болол явж иж л дээ. Одоо бол яг л ерөнхийдөө эхнэрүүд ч тэр бүсгүүчүүдийн дунд нийтлэг хандлага бол эр хүннийг бол ерөнхийдөө нэг тийм одоо мөнгөний машин мэтэр ойлгоод байна л да. Одоо ерөөсөө л гэр бүлээл хижээдэг л нэг л одоо тий ажлын одоо нэг морь ч юм уу юу чинь тийм ойлголтыг төрүүлээд тэр эр хүн мөнгө л олж ивэл одоо өнөөдөр хамгийн сайн одоо мундаг хань ч юм уу тийм болж хувираад байна л да. Түрүүн таны ярьжсэн яг нөө эдийн засгийн ухаан гэдэг юм ноёлоод байгаа юм уу. Тэгэхээр энэ өөрөө ингээд цаашаа үргэлжлэх юм бол бас тийм сайн үр дагаврыг бол дэш дагуулахгүй байх гэж бодож байна л да. Ер нь яг манай хоёр залуу ярих бах. Би зүгээр энэ дээр товч юм бас нэг хэлчихье гэж бодож байна онол талаас нь. Тийм учраас Монгол эр хүнийг мөнгөний машин гэж харахгүй байх талаас нь харин амьдралын түшиг, амьдралын ам, аз жаргалын багна гэдэг утгаар нь харах хэрэгтэй болчихж шүү дээ. Тэхийн тулд яадаг вэхээр эр хүний эзэмшдэг эрдэм ухаанууд байна. Жишээ нь эрэгтэй хүн гэдэг бол зүгээр л эрэгчин амтан гэсэн үг. Эрэгчин амтан гэсэн үг. Эрэгтэй гэдэг үг чинь бол зүгээр эрэгтэй хүний эмэгтэй гэдэг бол зүгээр бэлэг эрэгтний хүйсийн нэрлээд байглаасаа. Эрэгчин амтан эмэгчин амтан гэж хэлж байгаатай яг адилхан. Тэр эрэгтэй хүн эмэгтэй хүн гэж байгаа чинь. Гэтэл эрэгтэй нь эр болдог, эмэгтэй нь эм болдог. Тэгээд амьдралыг төвшдгöd аваа явдаг. Амьдралын одоо дархан сайхны төвшин сайхны манаа зогсдог. Тийм болохын тулд эрт толох 25 ухаан гэж байна. Эмэгтэйгийнх нь болохоор гэргийн 25 ухаан байна. Гэтэл тэр эрт толох 25 ухаан дотор 3 хэсгээс тогтчих. Нэгдүгээр хэсэг нь Монгол хүн болохын 9 эрдэм. Араас нь Монгол эр хүн болохын 10 эрдэм. Араас нь Монгол эцэг хүн болохын 6 эрдэм. Ингээд эрт толох 25 эрдэм ухаан. Энэ 25 эрдэм ухааныг эзэмшээд энэ 25 эрдэм ухаан дотор чинь жишээ нь тэр эцэг хүн болохын 6 эрдэм дотор өрх гэрийн түшиг гэж байж байгаа. Яаж өрх гэрийн түшиг болт юм гэсэн чинь 3 зүйлээр өрх гэрийн түшиг болт юм. Ахын хувь түшиг байх хэвээр. Тарих оюуны хувь түшиг байх хэвээр. Хүнлэг сэтгэл, нинжин сэтгэл, хүмүүнлэг сэтгэл, хайр инэрлийн түшиг байх хэвээр. Тэгэхээр ахын талаасаа, оюуны талаасаа, сэтгэлийн талаасаа гэсэн 3 том түшиг. Гэтэл өнөөдрийн нөгөө энэ өнгө мөнгөний зах зээлийн харилцаа чинь яг эр хүнээ болохоор эр хүн ч тэгж ойлгодог болсон. Ийм нийгэм гэр бүл эмэгтэйчүүд үр хөвгч гэсэн эцэг хүнийг яг мөнгөний машин гэдэг талаас тэр ахын түшиг. Аав бол сайхан, байшин сайхан, машин сайхан, их мөнгө олоод ирвэл энэ аавын үр гүйцээ гэж боддог болсон. Гэтэл нөгөө эдээр засаглах биш те тархиар оюунаар эрдмээр ухаанаар төвшин сайхнаар засаглаж исэн монголчуудын хувьд бол энгийн сайхан 4 5 хантай гэр дотор амьдраад харин цааталт нь тэр оюуны түшиг тий сэтгэлийн хайр инэрлийн тэр амар амгалангийн төвшин сайхны түшиг байх тэр өөр нь илүү явж ирсэн байна. Тэгээ энэ нийгэм чинь өөрөө хүн бол нийгмийн бүтээгдэхүүн, нийгэм бол хүний бүтээгдэхүүн гэж харилцсан нөхцөлдөг. Тэр утгаараа бол нийгэм ямар байна, хүн тийм байна, хүн ямар байна, нийгэм тийм байна. Гэтэл өнөөдөр энэ өнгө мөнгө гэсэн энэ зах зээлийн нийгэм чинь хүнийг бол яг тийм мөнгөний машин болгож харуулж байгаа. Тэр зүйн ирчүүдийг тий. Тэгэхээр яг өнөөдөр яг эр хүний мөн чанар гэдэг зүйл ер нь хэр алдагдаж байна. Одоо яг ингэж ярьж хахад одоо гэр бүл ч юм уу нийгмээс хамаарад энэ зүйл маань баг зэрэг ингэж хазаах ч юм уу тийм зүйлээс зарагддаг л да. Тийм. За үзэж байна. Өнөөдөр үгдийг хөргөө. Нийгэмд нэр эрчүүд бид одоо эр хүний үлэмж чанар үнэтэй алдагдчих. Өөрсдөө бид нар дайчилж таавайч юмээ сурыг боловсрыг мэдхээвш оюуны сэтгэлийн үйл ажиллагааны дандаа залхууд орцсон байна бид.
Тэгээд манай Монгол суугнаас нь болж байгаа сургалт бол амьдралын сургалт. Амьдрал яг үннийг зөв үннийг одоо хүмүүст одоо хөргөж одоо бидэнд одоо энэ сургаж энэ сургалт өгч байгаа л да. Тэгээд энэ сургалтаас маш их бид өөрсдөө Монгол хүн болоход ямар эрдэмүүд байдгийг, удамшлах хэвээр ямар эрдэм байдгийг өөр өөрлөгөө нүүж, өөрийгөө мэдэрч таньж эхэлж байгаа л да. Тэгээд өөртөө ярьж эхлэнэ гэдэг чинь өөр эхлээд өөрт над ямар их алдаа байна. Би ямар их алдаатай. Би юугаас юуг алдаад байдгийг өөрлөгөө нүүж эхэлж байгаа юм да. Би надад ямар шинжүүд юм бэ? За ямар сайхан чанарууд нь байна. Энийг өөрөө тэр Монгол суухаард холбоод өгөхөр яг надад ямар алдаа байна, оноо байна. Нээс эхэлж байна. Жишээл ярихад одоо бор дасан шунах болохгүй хэрэгээс идэх. Ингээл дотор нь ингээл олон янз одоо 8 шинжүүд байл л дээ. Тэгэхэд л надад бор дасан шунах гэлдэг гэж штэ. Тэгэхээр зинтэл ярихад л би ч гэсэн нуужлаас энийг шунд хэмжээд нь хин хэмжээд тохируулж тааруулдаг. Энийг уух одоо нөхцөл байна. Энийг яах юм гээл. Жишээ нь эндээс би татаалах шинжүүлэл гарч ийн л дээ. Тэгээд манай сургуулаас явагдаж байгаа амьдралын засах ухааны энэ сургалт маш бидний хувьд бол маш өөр өгөөж байгаа. Тийм лээ. Одоо ер нь яг ингээд анзаараад хахад бол ялангуяа сүүлийн үед одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүүсийн ялгаач гэм одоо нэг онцлог одоо тийм эмэгтэй хүн бол одоо нэг уян зөөлөн шиг тийм нэг тийм одоо ялгаа байдаг шүү дээ. Ийм ялгаа ерөөсөө сүүлийн үед ялгахтан байла харж хахад ерөөсөө нөгөө ханагар сайхан алхаа гэдэг байдаг гэсэн Монгол ирчүүдийн тийм эрэгтэй хүн чинь ховор үзэгдэх боллоо л да. Одоо жишээлбэл нэг нарийнхан эртүзмэстэй одоо тийм одоо мэдний ярьдгаар бол ирийн минь мэддэхгүй гэл нэг тэгж ярьдэн штэ. Тиймэрхүү шинж тэмдгийн хүмүүс ингээ олшроод байна гэдэг энэ юу н одоо юутай холбоотой юм бол энэ бас л нөгөө нийгэм үү? Буруу. Ер нь бол эр хүнийг одоо ямар эр хүн бэ гэдгийг бол эхнээс нь бол тодорхойлох нь зөв байх гэж бодож байна. За Монгол хүн эр хүн амьдралыг авч явах, засах одоо энэ ухаанд суралцсанаар нь бол 3 хаадаг. Одоо муу эр хүн, сайн эр хүн, эрхэм сайн эр хүн. Одоо сайн эр хүн, эрхэм сайн эр хүний одоо эзэмшүүл зохистой түрүүний докторийн хэлсэн 25 эрдмийг одоо эзэмшсэн хүн бол сайн эр хүн болдог. За ингээд муу эр хүн гэж одоо ямар хүнийг муу эр хүн гэдэг юм бэ гэхээр одоо ерөөсөө бидний дунд эрчүүлийн дунд нийгэмд байгаа муу мухай шинжүүдийг өөртөө агуулсан одоо тийм эрчүүлэг бол муу эр хүн гэж байгаа. Жишээлх юм бол одоо бор дарсанд шунах, болчмгүй үгэнд автах, болохгүй үг сэдэх, өгдгийн сургаалт тэрслэх, үн чанаа гомдох, өр хүүхдээ харааж амчих, одоо өмсгийн өнгөнд автах, одоо эдлэхийн үнэтэй тачаадах гэх зэргийн одоо энэ шинжүүд одоо байдаг л да. За энэ шинжүүдийг ерөнхийд нь бол 9 үндсэн шинж гэж авч үздэг. Энэ тус бүрт ингээд задраалаад тус бүрт нь онцгойлоод аваад үзэх юм бол бид нар ч өөрсдөө тус бүртээ задраад маш олон шинжүүд байгаа. За энэ шинжүүдийг юуны түрүүнд өөрөөсөө одоо зайлж ангижруулж өөртөө энэ шинжүүдийг одоо өөрөөсөө устгахснаа одоо эхний алхам болох буюу Монгол хүн болох 9 эрдэмд суралцж байгаа. Ингээд 9 эрдэмд Монгол эр хүн болох 9 эрдэм цаашлах юм бол Монгол эцэг хүн болох 6 эрдэм тэргээд 25 эрдэмтэй бүрэн төгс эзэмшижээж сайн эр хүн болж байгаа. Харамсалтай нь яг одоогийн бидний нийгэмд монголчуудын дунд эрчүүлийн эзлэх байр суурь маань бол яг эр хүнийхээ хувь дээр яхан болж байгаа алдагдсан гэж одоо бараг хэлж болохоор байгаа байхгүй юу. Учир нь гэхээр одоо энэ бидний эмний санийн дурдсан бүх шинжүүд одоо надад одоо бидний үеийн тийм ээ одоо манай нийгэмд байгаа эрчүүл ер нь л байна. Одоо байхдаа харин ямар хэмжээтэй байна уу гэдэг л асуудал байгаа. Тэрнээс бүх шинжүүд их байгаар бол байгаад байгаа. Тий. Ийм байгаад эмэгтэйчүүдийн нөлөөлөл байгаа юу? Байлгүй яах вэ? Ер нь бол Монгол гэрээ бол 2 багантай шүү дээ. 2 баг нь нэг нэгийгээ дэмнэж нэг нэгийгээ түшижиж Монгол гэрийн тооныг өргөдөг байхгүй. Гэтэл эн чинь эр хүний баг нь те ингээд гулзаагаад байгаа бол
одоо далигаад байгаа бол тийм ээ. Энд бол нөгөө баг нь төсч чадаагүй. Эм хүний баг нь бас гулзаагаад байгаа бол нөгөө эр хүний баг нь бас төшөж чадаагүй, тулж чадаагүй. Энд чинь аль алиндаа байгаа. Гендэ чи гондо чи гэдэг ш. Ганц эрчүүд, ганц хүүхнүүд гээд явцраад ах юм ерөөсөө байх. Гэтэл энэ сайхан Монгол сууганы сургаал бит юм. Эм хүн эрд хүрч зүс ордог. Эр хүн эмд хүрч зүгөө олдог гэж. Тэр эр хүнийг зүглүүлдэг. Эр хүн чи өөрөө байглаасаа гал махбодтой. Одоо түрүүний таны яриад байсан те. Гал махбодтой. Гал мах үүдэг чи юу вэ? Эрч хүч, чадал тэнхээ, үйл хэрэг, гүйцэтгэл те. Энэ том хүч тэнхээний талын юмнууд байдаг байхгүй гүйцэтгэл, үйл хөдөлгөөний үйлдэлийн талын юм. Ингээд эмгтэй хүн хийм махбодтой. Хийм мах гэдэг чи бодно. Тарих, сэтгэхгүй ухааны. Тэгээд яах вэ? Эр хүнийг одоо Монгол ирчүүд ч гэсэн эмээгөө хормоодож ихийгээ дэлэмтчил өсдөг шүү дээ. Эхийнхээ сургаал зөвлөгөөг л авч үзсэн. Манай эцэг дээдс агуу 13 дугаар зуун хүчрэг явахдаа яг л тийм байсан. Гэтэл өнөөдөр бол эхийнхээ зөвлөгөө авахгүй, эхнэрийн зөвлөлөг авахгүй болцсноос болоод ирчүүд яг бас хазаага замаасаа гараад ингээд балраад байна шүү дээ. Гэтэл нөгөө талдаа ирчүүдийг өглөө болгон ажилтнаар хатан. За миний хань Монгол улсын эсрэг гэрээнд гар үсэх зурч юу? Ард түмний эрх ашиг хүндсэн буруу зөвшөө шийдвэр гаргач юу гэдэг ингээд чиглүүлээд гаргадаг, зөвлүүлээд гаргадаг гэргийтэй тийм гэргийн мэрэгэн ухаантан таатан цэцэн ухаантантай бол ирчүүд чинь бас тэгээд байхгүй ш. Хамгийн гол нь энэ эмэгтэйчүүд энэ үүргээ гүйцэтгэж чадах байсан. Яасан эмэгтэйчүүд өөрсдөө бүгд авгаа болцсон. Авгаа болоод эр нөхрөө мөнгөний машин гэж хараад олж ирсэн мөнгөний яаж өрөх үү? Яаж бүхс хөхөө тордох уу? Яаж давхраа хийлгэх үү? Яаж брэнд авч өмсөх үү? Тийм мөнгөний яаж үр зарах уу гэж юм бодож байгаа болохоос тэгээ мөнгө орж ирэхгүй бол аашил загнаад уурлаад дарамтлаад түүнээс биш яг тэр энэ мөн хань минь бас ингээ те гадаа гараад хатуу ширүүнийг туулаад ингээ явж байгаа юм шүү. Олоод ирснийг би чанган адгаж жагаад амьдралынхаа бүх юмд болгоод бас энийхээ нуруунд дээр үргэж байгаа ачаанаас нь хөнгөлцөөд тэгээд энийг өшөө тэр тарих оюунаа зүрх сэтгэлээ боловсруулах амьдрал руугаа анхаарах зав боломжоор хангын энтер гэж бодохын оронд яаж юм. Ерөөсөө чи мөнгөний машин мөнгө олж ир. Нөгөө талд нь ирчүүч гэсэн бас тийм. Энэ хүүхэнд бол яг энэ ханд энэ хүүхдүүдэд хэдэн цаас өгсөн болоо гэд гадуур гараад нөгөө бат чурмгүй. Тэгэл нөгөө өөр имийн им хөөцөлтөл тийм ээ. Арх дарс хөөцөлтөл, баар сав хөөцөлтөл, хувийн зугаац ингээл морь мал хөөцөлтөл ингээл явдаг болцсон. Ингээл ерөөсөө аль алиндаа баг. Зүглүүлэг чиглүүлэггүй болчихсон. Чиглүүлж чадхаа байчихсан тийм аль алиндаа л баг. Тэгэхээр энэ сэтгэлгээг өөрчлөх. За тэгэхээр эмэгтэй эрэгтэй энэ хоёр хүний энэ байдлыг одоо яг эрэг тал руу нөөцлөхийн тулд юу хийх ёстой вэ? Эрэг тал руу нөөцлөхийн тулд тэр хэлж штэ. Эрэгтэй хүнийг эр хүн болгох хэрэгтэй. Тэр тусмаа бүр сайн эр хүн, эрхэм сайн эр хүн болгох хэрэгтэй. Эмэгтэйг нь бол эм хүн болгох хэрэгтэй. Тэгтээ бүр эхнэр гэргий болгох хэрэгтэй. Ингэжээж нөгөө хүнийг ханилснаар нь шинжин, малыг ижилснээр нь шинжин гэж үг байдаг штэ. Сайн сайхан өөдөө явж байгаа эр хүнийг ард ханилсан хүн гэргийн хэн байх вэ? Сайн сайхан өөдөө явж байгаа эм хүний ард ханилсан эр хүн хэн байх вэ? Үн чи тэрүүгээр л шинж шүү дээ. Монголд сайхан зүрцсэн амьдралын хуйлууд үг гэдэг чинь амьдралын хуйлууд байж байна. Тэгэхээр зэрэг хэн нэгэн өөдөө явж байгаа бол бат дорж өөдөө явж байгаа ард нь сайн ихнэр байна. Хэн нэгэн одоо навчаа цэцгээ сайн явж байгаа ард нь сайн эр хүн байна. Төшчөнд болж байна. Тэгээд одоо 13 дугаар зуунд тэр Монголд ирж Монгол яагаад хүчрэг байдаг, дийлчхүү байдгийг судалсан тэр оюуны тагнуул Алтан улсын, Хятад улсын тэр оюуны тагнуулууд чи хаанда хэлсэн баг шүү дээ. Монгол нэг хүчрэг эр хүнийг хаан ухаантай гэдэг юм байна. Тэрний ард түүнээс 10 дахин хүчтэй эмэгтэй хүн байна. Түүнийг хатан ухаантай гэдэг юм байна. Үгүй эмэгтэй хүний хүч чадал гэдэг чинь эрэгтэй хүний хажууд юу ч биш шүү дээ. Ганцхан тэр ухааныхын бядаг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг эр хүнээс угаас нь өөрөөс нь энэ алд биений атга булчингийн хүч чадал гэж амар юм байж байгаа. Тэгээд угаасаа 13 дугаар зууны судрууд бичсэн их сурвалжуудад нэг эр хүн бол Монгол нэг эр хүн бол 10-аас 20 харийн хүнтэй тэнцэж байна гэдэг. Энд чинь 2-3 их сурвалжууд бичсэн байна. Тэгэхээр тийм хүчрхэг эр хүмүүс чинь энэ алд бие атга булчингийн хүчээс гадна энэ тархины хүч, энэ сэтгэлийн хүч мөн үү? Тэр амьдралын, тэр үнний хүч, тэр эвийн хүч гэж, хайрын хүч гэж олон хүчээр тийм хүчрхэг явж исэн байхгүй. Тэгээд тийм ирчүүдийг тулж исэн эмэгтэйчүүд гэдэг чинь хатан цэцэн ухаантай агуу эмэгтэйчүүд. Тэгэхээр эрэгтэй хүн эр хүн болоод зогсчихгүй цаашаа эцгийн 35 эрдэм хаан 73 сууханд болсроод хаан хүн болчих. Эмэгтэй хүн бол эм хүн болоод цаашаа хатан 73 сууханд болсроод мөн эцгийн 35 эрдэм болсроод хатан хүн болж. Ингэж л ийм харилцсан эр эм хоёр хүн харилцсан хариуцлагаа хүлээж үүргээ гүйцэтгэж өрх гэрэгч ус гэрэгч ингэж хамтдаа авч явж байсан байна. Айл нэг нь мэдээч ирчүүд нь төрүүлэх нь тодорхой. Хатад бол ард нь суугаад бүх зөвлөлгөө хийгээл ухааныхаа дэм тусыг барайл ингээл түшэл явуулчихсан байхгүй. Тэгэхээр өнөөдөр өрх гэрүүдч тэр улс гэрч дороотой гэдэг чинь Монголд бол эмэгтэй хүн олон боловч эм хүн байхгүй болцсон.
Тэр тусмаа их нэр хүн гэргий юм байхгүй болсон. Эрэгтэй хүн олон боловч сайн эр хүн эрхэм сайн эр хүн байхгүй болсон. За яг би бол хатуу хэлж байна. Сайн угаасаа ч би ч хатуу хэлдэг. Цөөхөн ч гэсэн байгаль байх л та. Тэгтэл баг нийт даяараа байхгүй болсон. Ийм учраас л энэ өрх гэр чинь уус гэр чинь унаалаа шүү дээ. Тэгээ одоо бид нар бол хатуу ухаантай эмгтэй хүмүүс эхлээд бурууга хүлээгээд бид үнэхээр авгаа болчих. Бид засрахгүй бол бид суралцахгүй бол болохгүй болчих гэдэг. Одоо яаж юм гэхээр зэрэг эрчүүд рүү орж эхэлж шүү дээ. Одоо эмгтэйчүүд чинь олноороо ирээ сургалтанд суугаад бие засаад ингээ бас нэг өрх гэрдээ нөлөөлөд бодит үр дүн гараа явж байна. Гэтэл одоо эрчүүд рүүгээ хандж ярих цаг болцсон байхгүй. Тэгэхээр эмгтэй хүнээс эхэлнэ энэ. Тийм ч учраас манай академи энэ соёнгийн гэрүүлэх үйл ажиллагаа бол хатуугаан тагмаас эхэлсэн юм. Эмэгтэйчүүд өөрсдөө эхэлж алдаагаа хүлээгээгүй ч эрчүүдийн хүлээлгэнийг бол худлаа л байхгүй. Тийм учраас эн чинь л хатуугаан байхгүй. Тийм учраас өөрсдөө эхэлж алдаагаа хүлээгээд өөрсдөө засаад ингээд ирэхээр зэрэг одоо манай сургалтанд гэр бүлээр явж байгаа хүмүүс зөндөө шүү дээ. Бас ганцаараа нөхөр нэрээ суудсан, гэргийн нэрээ суудсан эмэгтэйч. Гэтэл нөгөөдөл чинь сургалт цаашаа явагдсан. За хоёулаа сурахгүй болдгоо юм байна. Одоо тэгээд ирээ суудсан нөхрүүд нь бол гэргийг авчрах гад, ирээ суудсан гэргийнүүд нь болохоор нөхрүүдээ авчрах гад ингээд хоёулаа суухгүй болдгоо юм байна чинь гэдэг ингээд яг амьдралаар мэдэгдэж байгаа байхгүй. Энэ одоо эрхэм сайн эр хүн гэж түрүүн бас их олон дурддагдлаа л да. Тэгэхээр за сайн эр хүний одоо байдаг чанар гэдэг юм уу да. Энэний талаар бас нэг жоохон мэдээлэл өгвөл. За тэгье. Ер нь бол сайн эр хүн байна гэдэг нь түрүүн таны хэлснээр одоо яг мөнгөний машин тийм ээ. Өөр хэрэг дижээхэнд бол мөнгө олох үүднээс одоо сайн эр хүн байхыг бол бас хэлэхгүй л дээ. Мэдээж одоо өрхийн тэргүүн одоо айлын эзэн учраас үр хүүхдээ ханижлаа дижээхэнд бол мөнгө шаардлагатай боллгүй яг. Гэхдээ эхлээд өөрийгөө засч яж. Өөрөөр хэлэх юм бол өөртөө байгаа муу шин чанаруудаас салж яж. Тэгээд сайн эр хүний шинжүүд болох илбэрэл, инэрэнгүү, хайр, бат журам, шудраг одоо тий одоо гэр зэрэг одоо монгол хүн болох нь одоо 9 зэргийг номонд одоо мэргэн хормын цовоо, хуйлын шудраг, үгэн цэцэн тий үнийн баясгалтай гэдэг ингээл тий гой шинжүүд байж байгаа шүү дээ. Яг энэ шинжүүч өнөөдөр хэрэгтэй байгаа байхгүй. Дайндбаатар далаад ус их чинь одоо дайн хийгээд яваад гэсэн үг биш тий. Ус хараад гатлаад гэсэн үг. Амьдрал тохиолдох дайн мэд, талаа мэд тий хизүү дөгдөө том дэлжгүй юмныг тий ялан дэлдэг даван тулдаг байл гэж. Тий. Тэгээд тэр хуйлын шудраг хормын цовоо гэж. Тэг хуйлын шудраг байна гэсэн энэ эцэг дээд цуганд хэлж шít. Бусдад гай болдгоо, төв болдгоо, зовлон учруулдаггүй байл гэж. Ямар ингийн. Нэрэл тийм шít. Тэгээд зөв хүн бол бусдад гай болдоггүй юм байна. Үнэн хүн бол шудраг хүн бол бусдад төв учруулдаг юм байна тий. Ариун үнэн хүн бол бусдад зовлон учруулдаг юм байна. Ингээд нөгөө хууль чинь хэрэгжиж юм байна л да тий. Энэ чинь нэг онолдоод ах юм байхгүй, ойлгож ядаад ах юм байхгүй. Тэрс маш ингийн. Тэгэл тэр үгэн цэцэн үнэнд баясалтай гэж. Одоо өнөөдөр манай ирчүүд бол хүүхэнд баясж гин, мөнгөнд баясж гин, албан тушаалд баясж гин, эрх мэдэлд авилгал хээл хавуулд баясж гин. Тэгээд адсаг моринд баясж гин. Одоо тэгээд үнэнд баясдаг хүн эр хүн ховор болчиход байна шүү. Тийм үстэй. Гэх мэтлэн тэгэл худал хуурмагт баясж гин ингээд. Тэгээд эхнэрээ гэр бүлээ өөр хүүхдээ араар нь тавьчвал тэрэндээ баясаа явж гин гэх мэтлэн. Тэгэл баар савнд баясж гин, архинд баясж гин. Тэгээд нэг иймэрхүү л байна шүү. Яг л үний имийг үнээр нь л ярих хэрэгтэй. Монгол суугаанд хэлдэг. Үг гэдэг хэдий хатууч гэсэн үйлэн тустай гэж. Нэгдүгээр. Хоёрдугаарт харсаар байтлаа хэлэхгүй бол хамгийн хатуу дайсан ч юм. Хараагүй хатлаа хэлээд байвал хамгийн дотн анд ч юм гэж. Тэгээ одоо бид нар биенийхээ алдаа дутагдлаа. Яах юм? Хүүхнүүд хүлээдсэн. Одоо хамтдаа бас ингээд алдаа дутагдлаа яриад хүлээн зөвшөөрлөцөө цаашаа. Үүнхээр одоо өнөөдөр мууд сайн ч гэсэн 2.7 сая монголчуудаас хинтээч уулзаад Монгол улс үндэстэнтэй өөдөө дэшүү байвал баярлахгүй юм гэж байхгүй шин. Бүгд л баярлах болно тийм үү. Тэгэхээр зэрэг бүгдийнх нь энэ дотор Монголоо гэсэн нэг гоё юм явж идэг байхгүй. Тийм учраас одоо өнөөдөр тэг Монгол улс гэр сайхан болъё, Монгол өрх гэрүү сайхан болъё гэж бодож байгаа, хүсэж байгаа, мөрөөж байгаа хүн байгавал бүгд алдаагаа шулуу хүлээх хэрэгтэй. Ер нь тэгээ Монгол суугаанд бол алдааг бити бусдаас ир. Чи өөрөөсөө ир гэдэг байхгүй. Гэгэрэлгүй хүн улс гэрийн жинхэнэ дайсан бол дотоод дайсан гэж. Гадаад дайсан бол төр зургийг тэрийг яаж ялж бол Чингис хаан хэлсэн. Харин дотоод дайсан бол мөнхийн дайсан. Дотоод дайсан гэдэг чинь Баттхан өөрийнхөө муу мухатай тэмцэж чадахгүй бол Баттхан өөрийнхөө дотоод дайсан. Улс гэрийн 2.7 сая монголчууд өөрсдөө муу мухатай тэмцэж чадахгүй бол улс гэрийн дотоод дайсан. Тийм учраас бид нар зүгээр л алдаагаа өөрөөсөө ирдэг нь болох хэрэгтэй. Алдаагаа өөрөөсөө ирж, алдаагаа өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас
энэ одоо алдаага өөрөөсөө ирнэ гэдэг чинь бас нэг одоо Монгол эрэгтэй ч эмэгтэй ч хүн болгонд байх ёстой нэг эрдэм чадвар байх хэрэгтэй. Үүнээс болол одоо жишээлбэл нөгөө нэг хитрхээ бор дарсанд одоо шунтсан, архин донтцсон ч гэдэг хүмүүс бол эрчүүд бол гүрийгээл байдэн шүү дээ. Архичин бишээ гэж тэгээд тэгээд л улам уугаал идэг. Тэгээд л амьдраланд ороотод идэг. Энэ бас л нэг л суралцах эрдэм маш том байлаа. Тэгээ эхний барагшгүй алхам гэж магадгүй юм байна. Сэрэх өөдөл хүний сэрэх санах нь их, уруудах хүний ууж идэх нь их гэж, унтаж идэх нь их гэж. Тэгээ үнэхээр өөдөл хүн бол сэр сандаг л байхгүй. Тэ нэрээ тийш шүү. За 100 г архи уучлаа миний буруу шүү. Тэ. За тэгэхээр одоо түрүүн та хэлж энэ тэр эрхэм сайн эр хүний шинжүүд юу юм гэж. Бусдын зовлонг эргэцүүлдэг. Буруу тэрслүүгээр үйл явдаг. Буцаж болохыг өхөвчүүл үйлддэг. Тэ. Бурууга хэлүүлж ичиж имээхийг мэддэг гэж. Хин нэгнэр бурууга хэлүүлээд ичээ зогсож явах Монгол эр хүн. Тэгээ ер нь зүгээр судлаад үзэхээр амьдралд энийг чинь өөрөө суралцаад хэрэгжүүлээд ирэхээр үнэхээр энэ гоё олон эрдэмт чинь суралцаад босроод ирэхээр зэрэг яад юм хэр үнэхээр хүнээс тэр буруу худлаа юм гарахаа байж дим бил. Тэгээд ирэхээр хүн бусдаар бурууга хэлүүлнэ гэдэг бол баг байдгүй болт юм байна л да. Тэгээд хэлүүлээд ичээ зогсно гэдэг бол Монгол эр хүний хувьд ийм гоё эрдэмт босроод эр хүн шиг эр хүн жинхэнэ үжиг болж ирсэн эрчүүдийн хувьд бол эн чинь бол тийм биш л юм байна л да. Тэгээд бусдыг засахуй зориг үл шатрах гэж. Гэхдээ бусдыг гэдэг чинь амтай аймаг бүх зүйл орно. Хөшин залуу бүгд орно. Өрх гэрээс ахуулаад уус гэр бүгд орно тий. Гэтэл тэрийг засахад зориг үл шатрдаг. Тэгэхээр тэр чинь бие гэрээ ямар агуу засцсан ирчүүд байсан бэ гэдгийг хэлж байгаа юм. Үүнхээр энэ 25 эрдмийг төрүүлжсэн манай хүмүүс хэллээ. Би бас засахаас ингэ хэлж. Эдрийг нийлүүлэхээр үнэхээр Монгол эр хүний чанар гэдэг чинь ямар агуу чанар. Тэр бачрам, ёс төгс, цэвэр ичмтгий. Цэвэр ичмтгий гэхэл одоо бид нар зүгээр эмгтэй хүний умаатай холбож боддог байлаа шүү дээ. Гэсэн чинь цэвэр ичмт гэдэг чинь эр хүн дээр. Гэсэн Монгол суухан цэвэр гэж юу гэсэн үнийн шудраг ариун гурын нэгтлэг цэвэр гинэ л гэж. Тэгэхээр чин тэр чинь эр хүнд хүртэл үнэн байх шудраг байх ариун байх хэрэгцээ байгаа юм сте. Шаардлага байгаа юм сте. Тэгэхээр эр хүн хүртэл цэвэр ариун байсан. Цэвэр ичмтгий байсан ингээл. Тэгэл одоо тэр эцэг хүн болохын 6 эрдэм дээр болохоор те уужим ухаан. Одоо манай эрчүүд уужим ухаан байна. Замын хөдөлгөөнд дөрөвт хамгийн их хажуугаар ойл бохтон шиг ингээд хамгийн их дүрм зүштэй хамгийн их яд хүмүүс хин бэ эрчүүд л биш үү. Тэ яалчгүй ямар ч төвчээргүй. Тэгээ тийм хүмүүсийг харахаар ерөөсөө нэг тийм масс ерөөсөө тийм тарих оюунда юмгүй те тийм хүмүүс л тэр ингээл ойл бохтон шиг ингээл хойгоор урдуур ягаал дүрм зөрчөөл тавхан алхмын төлөө ингээл нөгөө уужим ухаан талбын чанар нь байхгүй болсон. Тэгэл өрхгөрийн түшиг гэж энэ тэр үр хүүхдийн сүлд гэж энэ гэрийн эзэн гэж энэ те хатан зориг гэж энэ ямар гоё тэр хатан зориг гэсэн чи ерөөсөө замаасаа хазаадаггүй, зорилгоосоо няцдаггүй те үйлсээсээ шантардаггүй тэр ямар гоё чанарууд байж ингээл бүх тодорхойлоод өгсөн байж байгаа байхгүй тий. Тэгэл ийм л агуу ирчүү. Тэгээд би одоо бододгийн ер нь манай эцэг дээс Чинван ханд оржвол харин манжин шоронд очиод тийм ээ 81 зоосны нөхөр шахуулаад тэр болсон түлэгдсэн бахаа хэрчүүлээд утгаар тэгж яхтаа хүртэл их орноос эзээч буцаж булгаагүй те эцэг дээдс бол тэр тамлал юмыг үзэж яхтаа буцаж булгаагүй. Одоо бол Монгол ирчүүд шоронд аваачаад 2 зот цогцохол зэрэг гэр тэр хүлээдэг гэж байгаа байхгүй юм чинь яаж байгаа юм чинь тий гих мэтлэн ингээл амьдрал бол сонир биш үү тийм учраас бол бид нар бас энэ ерөөсөө Монгол улс үндэстэн өөдөл дэвчхийн үндэс нь бол өөрөөсөө алдаагаа ирж ир эмэг хөшин залуугүй бүгдээ доодгүй бүгдээрээ өөрөөсөө алдаагаа ирж өөрөөсөө дөгөө ажиллах хариуцлага тооцох тий засах шаардлагууд тулгарч байгаа байхгүй. Магадгүй нэвтрүүлэг үзэж сууж байгаа эрэгтэйчүүд юу гэж бодож байгаа гэхээр ингэж бодож иж магадгүй л дээ. Би үл одоо бол яг ажил үйлсээ ч юм өөрийгөө харьцуулаад одоо нөгөө эрхэм сайн эр хүний ч юм уу одоо сайн эр хүний шинжинд өөрийгөө багтж гинэ гэж бодож байгаа юм байж магадгүй. Тэгэхээр яг энэ шинжинд одоо яг өөрийгөө яг энэ шинжүүд яг ямар түвшинд нь яваг мэдхийн тулд бас яах хэрэгтэй. Тэрнээс хөлс хүн болгонд өөрийнхоороо бодно шүү дээ. Би үл би хийж чаддаг. Би далаа одоо ус чийдэг ч юм уу яг тэр утгаар нь өөрийгөө төсөөлөд явдаг тийм хүмүүс байгаа хэл та. Тэгэхээр яг өөрийгөө яг ямар хэмжээний эр хүн бэ гэдгийг бас яаж мэдчихлээ. Тэр 25 эрдэм байна. Чи эхлээд муу эр хүний энэ муухай шинжүүдээс салах гэж байгаа бол эхлээд монгол хүн болох энэ 9 эрдмийг эзэмшиж. Араас нь эр хүн болох энэ 10 эрдмийг эзэмшиж. Араас нь эцэг хүн болох энэ 6 эрдмийг эзэмшиж. Тэгээд эрхэм сайн эр хүний энэ шинжүүдээр өөрийгөө шинжиж. Тэгэл тэр эрдмүүднээс одоо хүн урдаа тавьж байгаа л за монгол хүн болох 9 эрдмээс надад аль нь вэ? Аль нь байх мөн байгаа нь хэдэн хувьтай эр хүнийхийг бас адилхан эцэг хүнийг бас адилхан. Тэгээд хамгийн сүүлд нэр эрхэм сайн үнийг шинждэг тэр олон тэр хөгс ударцсан оцсон байгаа тэр шинжүүдийг тавьж байгаа. За энэ шинжүүдээс надад аль нь вэ? Ингээл өөрийгөө хаана явах тодорхойлж байна шин. Энэ чинь өөрөө тест байхгүй. Өөрийгөө шалгадаг, өөрийгөө сорддог, тэ өөрийгөө шинждэг. Тэгээ монголчууд чинь шинжээний ухаантай учраас дандаа тэр шинж
тавиад байгаа юм тэр байхгүй. Тэгээ муу эр хүний шинжүүд, эрхэм сайн эр хүний шинжүүд хоёр том шинж зоочод байна шүү дээ. Тэгэл тэр хоёрыг харьцуулаад харахад муу эр хүнийхээс хэдэн байна, эрхэм сайн эр хүнийхээс хэдэн байна. Зөвхөн зав тэр эрдэм тэр хоёрыг зоочоод тэгэл юм харагдахад ойлгомжтой юу? Тий ойлгомжтой. Одоо тэгээ ингээд юм л да. Түрүүн та амьдралд одоо онолдох гэдэг. Зарим хүмүүс энийг магадгүй онолдож гин гэж ойлгож болох юм л да. Одоо тийм байх хэрэгтэй, юм байх хэрэгтэй. Гэхдээ хүүхэд эхийн эвлэгээс төрөхдөө хүү төрөхдөө одоо анханасаа тий гэр бүлийн одоо хүчирхийлэгчтэй эсвэл одоо авилгачин ч гэдэг юм уу. Тийм болж хүн төрөхгүй. Эмэгтэй хүн төрөхдөө анх эмэгтэй охин эхээс мэдлэгтэй мөн л одоо тийм аваа шинжтэй ч гэдэг юм уу. Тийм болж төрөхгүй л дээ. Тэгэхээр энэ эрдэмүүдийг бүр боловсруулахад энийг чинь бүр арай бүр багаас нь байх хэрэгтэй юм бол гэж бодох. Үгүй юу. Тийм болж эхээс төрөхдөө төрж байгаа. Яагаад гэвэл Монгол суухан генетикийн шинжилгээ ухааны нээж чаддаг том онолыг нийцсэн. Хэрэгэлдэг байсан. Монголчууд үр хүүхдээ гэр бүл болох цагт минийх удмыг хараараа гэдэг нь. Удам гэж юу? Нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр нийлээд буюу хоёр бэлэг эрэгтэн нийлээд дундаас нь амьд одоо бодгаал төрчихвэл тэр бол үр төлөв болчих. А гэтэл хэдий тэр үр төлийг удам гэдэг гэсэн чинь эрэгтэй хүн эр хүн болоод эмэгтэй хүн эм хүн болоод эр эм хоёрын дундаас төрсэн амьд бодгаалыг удам гэж. Гэтэл эр хүн хаан хүн болоод эм хүн хатан хүн болоод хаан хатан хоёрын дундаас төрснийг яг алтан ураг гэж. Тэгэхээр энэ удам ургийн чинь цааталт утга нь юу юм гэхээр Монгол сууханд хэлж байгаа. Хүний мах цус ясны мэдээлэл төдийгүй тарих зүрхний амьдралын бүх мэдээлэл 6 сарын давтамжтайгаар генд нь бичигддэг гэж. Тэгээд бид нар чинь яг одоо 90 оноос хойш 8 арилжаа өнгө мөнгө гэсэн нэг ийм нийгэмд амьдраад 6 сараар тархинд байгаа, зүрхэнд байгаа, амьдралд байгаа бүх мэдээлэл чинь бидний генд бичигддэг ш. Тэгээд хүүхдэд төрүүлэхэд эцгийн цагаан тусал эхийн улаан туслаар дамжаад хүүхдийн мах цус генд яг тэр мэдээлэл чинь сайн том удах бүгд очиж. Тэгээд бид нар яаж юм хэр зэрэг одоо авилгал их авдаг хүний хүүхд бол тэгтээ тэр генээр нь дамжаад тэгтээ авилгал авахгаас сонирхоод тэр чинь хүн гэдэг чинь цаанаасаа мэдээлэл төр үнсэлж үйлдэл хийдэг байхгүй хүн чинь тэр ген байхын утга учир тарих байхын утга учир тэр дамждаг. Тэгээд энэ мэдээлэл дамждгийн баталгааг бол бид нар хүүхдээ гараад ирэх юм заавтайгаа адилхан менежтэй адилхан нөхөө бишгээд хэлчихгүй гэсэн шиг адилхан байна гэдэг ингээд мах цус гений мэдээлэл дамжаад байгааг хараад байна шүү дээ. Гэтэл нөө тарих зүрх амьдралын мэдээлэл дамждыг бид нар харддаг байхгүй. Тийм олж харж чаддгүй. Тэгээд одоо Японы эрдэмтэн 60-аад онд Монголд ирээд 5 жил судалгаа хийж битсэн биш. Монголчууд бол хүмүүжүүлэх шаардлагагүй хүүхдэд хариулах шаардлагагүй малтаар. Хүмүүжүүлэх шаардлагагүй хүүхдэд гэдэг монголчууд бие засчдаг. Гэрээ засчдаг. Нөгөө амьдралаа засчдаг. Тэгэхээр яах юм? Нөгөө 6 сараар нөгөө засагдсан гоё мэдээлэл генд мичгдээд хүүхдэд дөрүүлэхэд нь эцгийн цагаан тус эхийн улаан туслаар дамжаад хүүхэд нь нөгөө дандаа зөв мэдээлэл очиж шít. Тэгээд дээр нь хүүхд төрөөд гараад ирэнгүүт нь ээж нь аав нь гаднаас нь тарих зүрхэнд нь за миний хүү ингэж болдгоо ингээд нөгөө жинхэнэ зөв мэдээллүүдийг бас заагаад суулгаад өгч. Ингээл удамшил уламжил хоёроо хүүхд яг зөв мэдээлэлтэй болоод хүмүүжүүлэх шаардлагагүй хүүхд гарч. Гэтэл одоо бид нар бол хүүхд хүмүүжүүлэх хэцүү байна. Яг юм хэцүү байна гэдэг байгаа чинь яаж юм. Бид нар өөрсдөө энэ биендээ энэ тарих оюундаа зүрх сэтгэлдээ энэ амьдралдаа буруу мэдээ зөвхөөсөө буруу мэдээл хадгалаад тэрийг хүүхдтэй дамжуулчихж байгаа учраас хүүхд чинь тэр мэдээлэлд үнсэлж үйлдэл хийдэг учраас ингээ хүмүүжүүлэхэд хэд хэцүү хүүхдүүд төрөөд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ерөөсөө энэ монголчууд хэлдэг штэ сайн малчны хүүхэд сайн малчин байдаг. Чи удмын мэдээлэл дамжиж байгааг хэлж байгаа. Энэ уламжлалын мэдээлүүд дамжаад байгааг хэлж өгч байгаа байхгүй. Тэгэхээр эцэг дээдсийн удмыг хараараа гэдэг зүгээр тэр товчхон 2 хүн үгний цаана ийм том философи явж байна. Тэгэхээр бид нар баттхан хүүхдээ яаж төрүүлэх үү гэдгээ бодохын тулд өөрийгөө засах хэрэгтэй шүү дээ. Бүх мэдээлэл эерэг зөв болохыг л хүсэх хэрэгтэй шүү дээ. А тэгээ одоо манайхан их гайхаад байгаа. Энэ одооны хүүхдүүд ч юм өстой ой өрөөгүй юм чи гар уцаагаад ингээ ашиглаад интернет. Ээдтэй манай хүүхч бараг тусгай юм төрчлөө гэх. Үгүй шүү дээ. Яах юм 90 оноос хойш бид нар бүгд гар уц интернет хэрэглэсэн шүү дээ. Тэр чинь 6 сараар генд үчигдээ хүүхд очиж байна. Нөгөөдөг чинь аль үжээ нөгөө мэдээлэл байна. Генд нь багцсанд нь байгаа учраас нөгөө гар уцыг чи хараад таньж байна. Интернет чи ашиглаж чадчих. Тэгэнгүүт л чи энэ чинь баталгаа байхгүй. Тэгтэл аваач чарл өстой тусгай юм төрчлөө гэл гүйл байхгүй. Тэгээд тусгай юмнууд төрөөд байгаа юм бол яга Монгол хөдлөхгүй. Ийм л юм байдаг. Тэгэхээр бид нар бол үнэхээр яг хэнийг төрүүлэх вэ гэдэг бидний энэ мах цус генээрээ дамжуулж хүүхдэд өгч байгаа улаан цагаан туслаараа дамжуулж хүүхдэд өгч байгаа мэдээлэлээс хамаарч. Тэгэхээр бид нар авилгачныг төрүүлэх үү, архичныг төрүүлэх үү, эсвэл нэр алдартай Монголын төлөө эх орончдыг төрүүлэх үү гэдэг чинь бидний энэ мэдээлэлээс хамаарч байгаа. Өнөөдрийн лекцэнд энэ тухайгаа бас дурдах уу? Ерөнхийдөө өнөөдрийн лекцэнд очсноор ямар мэдээллийг бас авч болох вэ ирээд маань.
Тий өнөөдөр одоо 14 цагт соёлын төв өргөнд бид нар ирчүүддээ залуучуудаа ганц ирчүүд залуучууд гэхгүй ер нь энэ амьдрал ямар байх ёстой яахдагтай гэдэг энэ зүйлийг одоо ойлгуулж мэдүүлэхийн тулд хүн чинь аливаа сайн сайхныг бүтээхийн тулд мэдлэгтэй байж л хин. Та нар жишээ нь сэтгүүлчийн мэдлэгтэй байж л энийг хийж байгаа шүү дээ. Би огт сэтгүүлчийн мэдлэггүй бол энийг хийж чадахгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ шиг бид нар энэ амьдралыг засад төгсгөж сайн сайхан авч явахын тулд бас энэ мэдлэгтэй мэдүүл зохиотой байх хэрэгтэй. Тэр мэдүүл зохиог нь хилээд өгвөл одоо манай хаан тагмихын хэлдэг. Багшаа энийг чинь биднэрт хинч заагаагүй шүү дээ. Цуг сургуулийн багш нар заагаагүй, их сургуулийн багш нар заагаагүй, ээж амаа чилж өгөөгүй, эмээ өвөө маань чилж өгөөгүй. Энэ чинь мартуулсан юм чи яах вэ? Хүчээр гадны бодлогоор мартуулсан юм чи. Тэгэхээр одоо энэ мартуулсан юмыг зүгээр хэдүүлээ өөдлөе гэж байгаа бол сонсъё, мэдэж авъя. Мэдээд авахар хүн амьдрал үйл хэрэг болох нь тодорхой шүү. Тэгэхээр бид нар энэ мэдүүлэх зорилгоор өнөөдөр энэ дээдлэх эрх хүн гэдэг лекцийг соёлын төвөргөнд 14 цагаас үн төлбөргүйгээр хийх гэж байна. Тэгээд залуучуудаа Монголын ирээдүй хойч болсон одоо эд өсвөр насны хөвгүүдээ залуучуудаа бас нийт монголчуудаа урьж जैन. Тэгээд манай лекцэнд ирээд энэ байтхаа цогц мэдээллийг одоо бүрэн бүтнээр нь одоо эр хүнээс монгол хүнээс ахуулаад хаан хүн хүртэл бүх төгс мэдээллийг авах болно. Тэгээд лекцэнд урьж байна. За баярлалаа. Тэгэхээр бидний ярилцах цаг бас өндөрлж байна. Тэгээд амралтын өнөдөр студид хүрэлцээ ирж за манай үзэгчдэд хэрэгтэй сайхан мэдээлэл өглөө. Та бүхний ажилд амжилт хүсэж байна. За баярлалаа. Та бүхний ажилд ч гэсэн бас сайхан амжилт хүсье. Үзэгчдээ цай кофе юу ярилцлагын шууд нэвтрүүлгийн маань амралтын өдрийн ээлж дугаар өгөр өндөрлөж байна. Тун удахгүй дахин шинэ дугаартаагаар эргүүлж үзэгчдээ баяртай.